За үзэгчтэй одоо 12 цаг 45 минут орчим болж байна. Улаанбаатар их дэлгүүрийн арын энэхүү явган хүний гарцсан дээр Toyota Prius маркийн автомашин замаар гарч явсан 4 хүүхдийг дайрч гэмтээсэн ийм хэрэг гарсан байна. Энэ хэргийг одоо Улаанбаатар хотын замын цагдаагийн газар шалгаж байгаа юм а. Явган хүний гарцаар гарч явсан 4 хүүхдийг энэхүү эмэгтэй жолооч дайрсан байна. Эмэгтэй жолоочийн хувьд ямар нэгэн согтууруулах хундаа хэрэглээгүй гэж тухайн хэмжилтийг хийж байгаа цагдаа нар хэлж байлаа. Бол байхгүй юм уу? Үгүй энэ машин зогсоод яг энэ талаас нэг дөрүүлээ зэрэгцээд гарч ирснийг би хараагүй шууд юу яцсан байхгүй юу? Цаанаас гин гараад ирсэн байхгүй юу? Хажуудлын машины цаанаас. Тэгээд тэрийн цаа. Дайруулсан 4 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх эмч нар ирээгүй учраас осолцсон хүүхдүүдийг осол гаргасан жолоочийн автомашинд суулгалаа. Автомашинд дайруулсан хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг эмч ирээгүй учраас бидэнд мэдээлэх боломж байсангүй. Мөн эцэг эхийн зөвшөөрлгүйгээр тэднээс ярилцлага авах хориотой учраас бид хүүхдүүдийн тухай болоод тэдний биеийн байдлын талаар төдийлөн лавлаж чадсангүй. Тэгэхээр 4 хүүхэд зам дээр дайруулснаас хойш 40 орчим минут болж байна. Энэ хугацаанд бол гэмтэж бэрцсэн хүүхдүүд бол энэ автомашинд суучихсан байгаа. Төргийн тариг одоогийн байдлаар ирээгүй байгаамаа. Тэгэхээр бүхэл бүтэн одоо 40 минут болчиход хаад төргийн тэрэг эмч нар эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй байгаа юм. Үгүй тодорхой хэмжээгээр зөвшөөрөгдсөн явгуунийхээ гарцаар гарч байгаа учраас хүүхдүүдийн буруу гэсэн ойлголт байхгүй. Энэ машин хэр одоо хурдтай явж исэн юм бэ? Тэрийг бид тодорхойлох боломж байхгүй шүү дээ. Төргийн тэрэг одоо үрд ирээгүй та бүхний ажилд энэ мэргэжлийн хүндрэл учирдаг уу? Байнгын төрөөс төргийн тэрэг годомжоор дахиугаа ангидуулаад дахиад яг шаардлагатай үед бол ирж байгаа мөрөөсөө байхгүй. Яарлаа тусламж үзүүлэх ёстой. Дуудлага өгөөд бид нар давтан маш олон удаа дуудсан. Одоо бол хэрэггүй. Дуудлага өгснөөс бүтэн цаг өнгөрчгöd байхад ямар учраас ослын газар ирсэнгүй гэдгийг бид тодруулахаар 103 төвийг зорж явлаа. Гэтэл 103-ын төргөний автомашин нийслэлийн засаг даргын тамгын газрын өмнө нэг эмэгтэйг буулгаж байхдаа бид таарсан юм а. 4 хүүхдийн амнаас хутганы ирэн дээр байхад ямар учраас дуудлага авах ёстой автомашин энд сэлгүүцэж явааг бид тодрууллаа. Сая ийшээ ямар хүн оруулсан бэ та? Манай захиргааны ажилтан. Захиргааны одоо ийшээ ямар ажиллаар явах вэ? Энд нөгөө нийслэлийн төрийн сан нийслэлийн эрүүл мэндийн газар энд байдаг. Захиргааны ажилтнууд энэ төргийн тэргээр явдаг юм уу? Энэ нөгөө өдөрт нэг машин тухайн ээлжиндээ баазда захиргаандаа явдаг 8 цагт. 8 цаг. Захиргааны ажилтнууд ямар ажил хөөцөлдөж явах гадуур? За одоо тэрийг бол би сайн мэдэхгүй. Төргийн тэргээр үү? Тэгдэг. Одоо энэ таны одоо энэ ард бол өвчтөн хүн тээвэрлэх хэрэгтэй захиргааны ажилчид үйлчлэл явж байгаа гэж ойлгож болох уу? За тэрийг бол би сайн мэдэхгүй. Ер нь та бүхний өдрийн ачаал ер нь ямар хөө юм бэ? Ачаал бэ. Одоо таны одоо сая нийслэлийн засаг даргын тамгын газар руу ордог хүн юу хийдэг хүн бэ? Няруу нэгтлэн хийдэг хүн юм. Харин бид жолоочоос мэдээлэл авч дуусаад төргөний унаагаар ажлаа амжуулж явсан нярвыг хүлээдэл төд удалгүй гараад ирлээ. Санхүүгийн ажил хийгээд явж байгаа байхгүй юу? Төрийнхаа. Энэ заавал өвчтнүүдийн явах унаагаар ингээ явах хэрэгтэй юм уу? Тэрийг би одоо ажилдаа яалт ажилдаа явж байгаа болохоор л ингэж явж байгаа. Одоо яг энэ чинь 4 өгөөд дайруулчаад унаа ирэхгүй 40 минут болж байгаа. Та ингэж явж идэв. Би яалтаа ажилдаа төрийн сан дээр гүйлгээ хийж байгаа. Яалтаа ажилдаа болоод ингэж явж байна. 4 хүүхдээ амнаас илүү чухал юм уу? Тэрэн дээр бол одоо яг дуудлаганд гарч байгаа бол машин тусдаа өөр машинд яг гарч байгаа шүү дээ. Цүнхээ өрөн хичээлдээ явж байгаад гинт автомашин дайруулсан ард түмний нялх үрс хүйтэн автомашинд хайж байгаа мэдэхгүй өвчнөдөө шаналж явахад харин 103-ын ажилтнууд төрийн байгууллага хисж ажлаа амжуулж хинэгчгүй явна. Энэ бүхнээс харахад эрүүл мэндийн салбарт бодлого дутагдaltaй. Яаралтай төргөн тусламжийн 103 төвд ажлын уялдаа холбоо алга байна.